Манай дээр нийтдээ одоо 100 гаруй шинжилгээ авагддаг байгаа. Манайх нарны оруулалтын салбартаа нийлээ 2 салбар ажилладаг байхгүй юу? Баян улиргын 3 дугаар хороод. За тэгээд 100 гаруй шинжилгээнээс 50-аас 60% нь эрг батлагддаг байгаа. Тэгээд эрг батлагдсан хүмүүстээ бид нар батлагдсан тохиолдол бүрдэн эмчилгээнийхэн багцыг өгөөд дэмжих багц, уламжлалтын багц тэгээд вирусын антибиотикийн багцыг өгөөд явуулдаг байгаа. 2-оос 3 хоног дотроо бид нар уцаар хянаад тэгээд шаардлагатай тохиолдолд бид нар өөрсдөө дуудлагаараа очиод ирээд ийм байдал хүндхэн тааруухан байх юм бол танталтын баг руугаа өгөөд тэгээд танталтын баг маань ирээд аваад эмнэлэгт хэвтүүлдэг байгаа. Хүмүүс ихэвчлэн залуучууд маань болохоор хөнгөн тусж байгаа. Ер нь томоо төс төвчтэй ихэвчлэн харилцаа адилхан тусж байгаа болохоор надад ямар ч шинж тэмдэг байхгүй, надад ямар ч тийм юм байхгүй, зориур байхгүй, би энэ байдал гайгүй байна гэд ургацаар залгахад хүртэл уурлаад идэг байхгүй юу? Нийгмийн харилцаанд огт оролцохгүйгээр гэртээ өөрийгөө тусгаарлаад халдвар хамгааллынхаа дэглэмийг сайн бариад халуун бүлээн шүлтэй хоол ундаа идээд гэртээ дархлаагаа дэмжиж байж ивэл бусад хүмүүст одоо эрсдэл үүсгэх нь ховор байдаг шүү. За манай дээр нийтдээ 595 хүн яг өнөөдрийн байдлаар хяналтанд байгаа. 595 хүн тус бүртээ одоо багц хүүхэд бол хүүхэд, насан туршид бол насан туршийнхаа багцыг аваад хэрэглэж байгаа. Хүнд хүн удаагоор бол байхгүй. Тэгээд тухайн одоо яг байр хариуцсан эмчнэр нь одоо иргэдтэйгээ яриад зөвлөгөө өгөөд очиж үздэг байгаа. За гэрээр эмчилж байгаа иргэдэд зөвлөгөө өгөхөд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, гэртээ гараа тогтмол сайн угаах, халдваргүйжлэх бодисоор гараа тогтмол ариу утгах, за шингэн зүйлийг хэмжээгээр уух, өмнөх ууж байсан шингээс хэмжээгээ ихсэх, амин тэмтэй хоол хүнс сайн хэрэглэх, за эмчийн зөвлөсөн эмчилгээг тогтмол цаг хугацаанд нь уух, тасалахгүй, за ямар нэгэн зовир нэмэгдэх юм бол яралтай өрхийн эмнэлэгтээ хандах. Маш чанга дүрм журм гэх юм бол гэрийн эмчилгээнд байгаа хүмүүс гэртээ 10 хоног тусгаарлагддаг. Энэ хугацаанд яг гэртээ байх хэрэгтэй. Битгий гараарай, битгий нийгмийн харилцаанд 10 хоног ороорой гэж энийг сайн зөвлөмөр байна. За гэрээр тусгаарлаж байгаа хүмүүс болж өгвөл нэг өрөө гаргаан тэндээ тусгаарлагдах хэрэгтэй. Хэрвээ тийм боломж байхгүй бол гэртээ чигтээ цэвэрлэгээ тогтмол хийх, агаар жуултыг 2-оос 3 цаг тутамд хийж байх. Гэртээ маска тогтмол зууж 2-оос бас 3 цаг тогтмол солих хэрэгтэй.